1948 оны хүртэл 14 жил баруун хязгаар чинь буу дуураагүй өдөр байгаагүй юм аа. 5 гуултай үйл тэр байдаггүй гэдэг чинь. Яамны энэ тухайга бидэнд хүнэж ярихдаа холбоо ирсэний эртэд араасаа юу эртэд одоо байдаг чадлаараа алхамж болохгүй тэр байгаан хангалтсан гэж ярьдагсэн. 40 жил болоод болсон өргөж болоод байсан тийм газар байсан учраас энэ асуудал бол нутаг дэвсгэрийн асуудал байсан. Баян хөлгөө ховдоо Баалтай аймгийн нутаг дэвсгэрийн өргөн удам участок дээр гадаадны дээрмчид олон зуугаар орж ир дээрм хийж олон айлыг хоосруулж 1940-с 1950 онд зүүн Туркестан бүгд найрамд улс байгуулах зорилготой Осман хэмээх зэвсэгт бүлэглэл бүхий хасгийн дээрэмчид Шинжааны нутаг дэвсгэрт идэвхжсэн байдаг. Малаа өгөхгүй гүтэмцсэн 21 ард алагдсан. 11 хүн шархагдсан. 30-аад шууд тийм одоо залуу эмэгтэйчүүдэд ийм юмнуудыг эсгийхээс нь булааж аваад тэгээд аваач Шинжааны хэсгээр дуудсан. Османы дээрэмчидтэй Монголын хэлчид олон удаагийн зэвсэгт мөргөлдөө хийсний эцэст Маршал Чоболсон дипломат харилцаа тогтоохоор 1944 онд Османтай биечлэн уулзсан. Маршал Чоболсон Османы хүчийг Гоминданы эсрэг ашиглан Шинжааныг чөлөөлүүлсэний дараа Шинжаан дахь монголчуудыг чөлөөлөх бодлого хэрэгжүүлэхийн тулд буу зэр зэвсгийн тусдалцаа үзүүлв. Уг хэлэлцээрийн дараа Османы босогчид Алтайгаас Гоминданы армийг бүр мөсөнхөөн химээж байв. Гэвч Осман нь олон талд бодлого явуулж 1946 онд хэлэлцээрээ зөрчиж Гоминданы армийн гар хөл болон урвж дахин дээрэм тонуул хийж эхэлсэн юм. Осман гэдэг хасгүй дээд манай нутгийг идээд алдгийн талдгийн талаар дээрэмдэд аюулуулсан байгаа. Хожим нь 1951 онд Осман нь хятадуудад баригдаж Өрөмж хотноо цаазлуулсан байдаг. Тэр вэштэй. Байдаг бүгд гэдэг үүд байсан. Тэр байдаг бүгд гэдэг үүд манай Монголын хэл, Монголын газар байсан байна. Байдаг богд уул нь Ховд аймгийн Булган сумын нутагт оршдог бөгөөд оргил нь 3400 м өндөр. Бүдүүн харгаад нарийн хужир зэрэг гол их авч урсдаг. Цаад талын тэтэдэс явсан байна. Уг үүлийн манай эмжиг, манай тургууд нутгийн үүлжиг. Монгол орны баруун урд хил дээр орших энэхүү ууланд 1948 онд хил зөрчигчдтэй хийсэн томоохон тулаан болсныг түүхэнд байдаг богдын тулалдаа хэмээн тэмдэглэн үлдээжээ. Ардын хүйслийн дараагаас тэр 28 оноос эхлээд 48 оноо хүртэл 40 жил болоод болсон Шинжаанд бол ураны орд газар илэрсэн. Уранаар бол одоо цөм үйлдвэрлэдэг. Байгалийн хийхэн баялаг илэрсэн ус зөвлөлт холбоот ус Америк, Английн болон өргөдлийн орнууд нэлийн анхаарлыг татчихсан бүснүүд. Учир нь Америкийн нэгдсэн улс ойролт орнуудад хэрэгжүүлж байсан зөвлөлт холбоот улсын бодлогыг таслан зогсоож тэдний нөлөөг улам батжуулахгүй тулд Гамданы цэрэг аримд зэр зэвсгийн тусламж үзүүлэх, хөрөнгө мөнгөөр туслах янз бүрийн арга хэрэгжүүлсэн. 1948 оны 7 дугаар сарын 7-ны өглөө Дамжгийн сумангийн улс төрийн орлогч Хаян Хэрбагаар ахлуулсан Геван, Тэгшээ, Даваадорж, Дандар хайдав, Архад, Баян, Гончиг зэгвэ, Чойжин, Бэлжэнэрийн бүрэлдэхүүнтэй хөлийн манаа байдаг богд уулын бүдүүн харгаад голын хавцлын амандах харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байна. Бүдүүний цагаа өвийн чуваа байж байхгүй. Харууд байсан шээ аваачихс хоосон. Энэ үед одоо Гамданы 120 гаруй зэвсэлсэн энэ хөнгөн бүдмөө энэ мотор зэвсэлсэн цэгийн салбарууд орж ирсэн. Үнэхээр одоо хүмүүс шууд ухаан байрнаас статлыг заах байдгийн ажиллагаа аргаогсон ч байгаа. Жээ Хаян Хэрбаа байлгын ажиллагаа төлөвлөж явуулахдаа хилжээг хэний чамаагүй хурдан мөрийг сонгож аваад Дамжгийн суманд мэдээ яаралтай хэрэгжиж өгсөн. Баялдагч Бэлжэн нутаг орондоо хөрөнгө хавцаг хэмээн алдаршсан баялдагч Тэгшээгийн хурдан морийг үнэн
Уушгийн уулсын 30 гаруй километр багтаад замыг зогсолтгүй давхсаар суманд мэдээ хүргэсэн юм. Заставын улс төрийн орлогч Хаян Хэрван байлдах чиглэл, галлах зай зэргийг наривчлан тооцоолж, баруун талын нэргүй өндөрлөгт тасгийн дарга Гиван, хөнгөн пулеметчин тэгшээ, туслах наваачиг даваадорч нарыг, зүүн талын өндөрлөгт Чойчин, гончиг зэгвэ, архад, өөрөө командлах өндөрлөгт Баянгийн хамт тус байрлаж, Дандар хайдвыг мордын мананд үлдээсэн байна. Баруун жигүүрт өндөрлөгт байрлаж ирсэн. Тасгийн зэрэгч одоо Гиваны удирдлагаар тэгсэн. Энэ Гуранбаатарын хэлсэн өндөрлөгдөр 1.5 хам тавтахад 4 км. 15-аас 20 нэмэг тийм одоо дэвшилт болжээ. Миномотын дэлбэрэлтэнд пулеметчин тэгшээ өрөөсөн хөлөө тас цохиулан тасгийн дарга Гиван ташаа хөлөндөө хүнд шархтаж туслах наваачиг даваад орж мөн адил хүнд хөнгөн бэртэл олныг авсан ч эцсийн сумаа дуустал тулалдаж дайсны бүсэлд ойртон ирэхэд сүүлчийн граната элгэн доороо нууж дайснуудтай хамт амь ирсэтсэн байна. Ингээд уруулаа. Эцсийн төсөөс тэнцэж болжээ. Мөн Баян, Архад, галаар дэмжихээр ирсэн Дандар хайдав нар дайсны ширүүн галын өдөөс нэг ч алхам ухралгүйгээр баатарлагаар тулалдсаар амь өргөдөжээ. Ямар ч байсан тэр үед ерөөсөө тэр 10 хүн бол нэгэн ч зүгээр байгаагүй бүгд одоо амин тэмцэн тулдаж их оныхон төлөө амин тэмцэн тулдажсэн тийм тохиолдол аамын ярьдаг гэсэн юм. 1970-ад оны сүүл Байтаг богдын тулгаралтын тухай. Энэ байлдаан нь тактикийн хувьд алдаатай, зарим байлдагч нар үүргээ гүйцэтгээгүй, нөхтөө хаяж ухарсан. Өөр тактик, өөр газраар байлдсан бол ашигтай байсан гэх мэтээр зарим хүмүүс шүүмжлэн ярьж, түүгээрч барахгүй гадаа дотоодын ном сонин төгмөл зэрэгт бичигдэж байлаа. Одоо бол тэрнийг тийм юм гэж ярихэд бол би хүсдэггүй. Өөрсдөөсөө 15 дахин илүү хүчтэй тулгарх үед байлдааны тактик яаж ч өөрчлөгдөж болох вүлээ. Ер нь харийн дайсантай халзтулж, халуун зэвсэг зөрөлдсүүлнэ гэдэг хэн нэгэн хүний цаасан дээр шугам татаад тактик хэмээн хэлэхээс огт өөр зүйл юм. 70 хэдэн оноос хойш миний аав ингээд одоо тодорхойлолтын тухай тэр хүмүүсийн үндсэн хүмүүсийн тухай одоо янз бүрээр хэлэгдэж таны юугаар янз бүрийн юм гарч тийм боловч жоохон гомдтой явдал болж байсан гэдэг бид нар ч гэсэн сэтгэл аяг эмзэглэдэг байсан. Байлдагчид үүргээ гүйцэтгэгээгүй биш, харин ч хол илүү гүйцэтгсэн юм. Эх орныхоо дархан хэл, алга дарам газрын төлөө асгарах цус, алтан амиа хайрлалгүй тэмцэж, дайсны цэргийн тал илүү хувийг бут цохиж, Байтаг богд уулаа авч үлдсэн билээ. Өмнө жил нь халагдах байсан ч өөрсдийн хүсэлтээр хил хязгаарын түгшүүрт байдал намжтал халагдалгүй. Эх орныхоо төлөө өргөсөн тангарахта үнэнчээр зүтгэсэн баатарлаг хэлжтийн гавьяаг бид шүүх эрхгүй. Хэлийн цэргийн түүхэнд 1950 оны хүртэл Монгол улсын хил хамгаалах явцад 240 гаруй хэлчин эрс амь өргөцсөн гэсэн тоо баримт байдаг. Энэ ховдын хязгаарыг авч ирэхэд тулд Монголын ард түмний хийсэн тэмцэлийн бол маш их хугацааны асар их хэмжээний тэмцэл байгаа. Энэ дайчд бол үнээр эсэргсэн эсрэг хүмүүний үдээс Монгол төрийн одоо сэлний жадны үзрүүд амнасаа алдсан. 1947 онд баруун хил хязгаарт алба хааж дуусаад халагдах байсан 100 гаруй төрөвч байлдагч нар хил хязгаарын түгшүүрт байдал намжтал халагдалгүй эх орноо хамгаална гэдгээ илэрхийлж байсан байна. Эх орныхоо дархан хилийн халдшгүй тайван байдлын төлөө халуун амиа хайрлалгүй тэмцсэн эрэлхийг хэлчихэд баатруудын гавьяа бол мартаж болохгүй түүх билээ.